Бид цалинтай аж хөтөлбөрт хамрагдах 135 мянган ээжийн төлөөлөл олсон Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Цэрэнд оржинд татсан юм а. Цэрэнд оржийн эхнэр отгон цэцгийн хувьд ойдолчин мэрэгжилтэй боловч 2004 оноос эхлэн хүүхдүүдэд асран гэртээ байгаа. Одоо 4 хүүхэдтэй, 3 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч бол баг нь ой 8 сартай гэлээ. Эднийх нөхрийн цалин болон хүүхдийн 20 мянган төгрөгөөр амьдардаг айл. Тиймээс цалинтай аж хөтөлбөрт хамрагдаж сар бүр 50 мянган төгрөг авах нь өрхийн эдийн засагт нэмэртэй шийдвэр боллоо гэсэн юм а. 50 мянган төгрөг сар болгон өгөхөөр танаг өрхийн эдийн засагт ер нь хэр тус нэмэр болохоор байна? Болно шүү дээ. Одоо тэгэл хүүхдүүдтэй памперсыг авч өгнө, хүүхдүүдтэй памперсыг авч өгнө, хүүхдүүдтэй хоол молыг тэгэл хүргээд татдаг. Хүүхдийн мөнгө авдаг уу? Хүүхдийн мөнгө авдаг. Тэ. Тэргээрээ тэгэл болгоол ганц үний цалин байждаг хөрөхгүй болохоор чинь тэгэл. Гэр бүлийн тухай за хүүхдийн хойр таны цалингаас өөр ер нь орлого байхгүй тий? Тэг өөр одоо орлого гэдэг юм бол байхгүй. Тэгээд цалинд өнгөнөө сайн ажиллаж байгаа шиг бас хөрөхдгөө ойр зуурын хэрэгцээнд эдний ойр зуурын хэрэгцээс гадна боловсролд нь бас мөнгө төгрөг шаардлагатай дуулан сексэн жоо болох гэхээр бүх юм л мөнгөөр хэмжигдэж байгаа. Энэ үед тийм болохоор нэмэртэй болж байгаа 50 мянган төгрөг. Цалинтай аж хөтөлбөрийн хэрэгжилт оны эхний өдрөөс хэрэгжиж энэ сарын 20-наас эхлэн тэтгэмжийн мөнгө олгогдох тул цалинтай аж хөтөлбөрийн тэтгэмжинд хамрагдах хүсэлтэй ээжүүд оршин суугаа газрынхаа сум хороо дүүргийн халамжийн ажилтнанд өөрийнхөө тэтгэмжинд хамрагдах хүсэлт орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлтыг хавсраган хүүхдийн гэрчлэгээний хамт бүрдүүлэн өгөх ёстой гэлээ. Улсын төсөвд 81 тэрбум төгрөг төсөөлөгдсөн. Тус тэтгэмжийг бол бүх ээжүүд аавна. Ажил хийдэггүй эхчүүд маань хамрагдана. Малчин эхчүүд хамрагдана, хуваарь хөдөлмөрлөгч эхчүүд хамрагдана. Ажил хийж байгаа эхчүүд хамрагдахаар. Түүнчлэн цалинтай аж хөтөлбөртэй хамт өрх толгойсон эцэг ихэд улирал бүр 240 мянган төгрөгийн тэтгэмж өгөх хууль мөн өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа маа. Өрх толгойсон эцэг болон ихэд олгох тэтгэмжийн мөнгө эх 3 дугаар сарын 20-наас эхлэн олгогдно гэлээ. 18 хүртэлх насны 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй эцэг эхүүд бол хөдөлмөрийн өсөд доон хэмжээгээр буюу улиралдаа 240 мянган төгрөгийн тэтгэмж авах байгаа. Өрх толгойсон тэтгэмжийг бол улирал бүрийн сүүлийн сарын 20-ны өдрөөс хойш гэсэн учраас 240 мянган төгрөгийн тэтгэмжийг бол 3 сарын 20-наас хойш авна гэсэн үг. Мөн ихэр хүүхдэд олгох тэтгэмж энэ онд ч мөн олгогдно гэсэн юм. Тухайлбал ихэр хүүхдийн тэтгэмжинд хүүхэд бүрт 1 сая төгрөг олгох бөгөөд 3 буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт 3 сая төгрөг буюу 3 ихэр хүүхэдтэй бол 9 сая төгрөг авах журамч мөн урдын хിവэр хэрэгжинэ гэж хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн юм а.